Америкийн нэгдсэн улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр World Learning олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас Монгол орны өнцөг болон бүрт ажиллаж амьдарч буй залуучуудыг танилцуулах, харилцан суралцах, хөгжих боломж бий болох зорилгоор Lead Mongolia хөтөлбөрийг дөрөвдөг хичээлдээ зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр нь залуучуудын манлайлах чадварыг сайжруулах, тэднийг судлаачид, мэргэжлийн хүмүүсээс туршлага судлуулах, залуус өөрсдөө нийгэмд тулгамдж буй асуудлыг сонгон авч бодит үр дүн гарган асуудлыг шийдвэрлэх төсөл санаачлан хэрэгжүүлж эх орондоо эерэг өөрчлөлт авчрах боломжийг олгодог онцлогтой. Lead Mongolia 2019 Монгол дахь хөтөлбөрийн байгаль орчин хотчлтын багийн залуус өөрсдийн төслөөрөө манай усад төдийгүй дэлхийн нийтэд маш ихээр тулгамдж буй усны асуудлыг сонгон авч хэрэглээ хэмний хамгаалалтын төслийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон бусад 6 аймагт хэрэгжүүлэхээр болоод байна. Lead Mongolia хөтөлбөрийн 2019 оны байгаль орчин хотчлтын багийн залуус бид нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор усаа хэрэглээ хэмний хамгааллын төсөл маань үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Яагаад усны асуудлыг сонгож авах болов гэхээр бид бүгдийн зорилго бол мэдээж эрүүл энх аз жаргалтай илүү бүтээн амьдрах. Тэгээд эрүүл мэндтэй шууд 100% холбогдох зүйл бол мэдээж ус. Бүх хүний аз жаргалын индекс нь өөрөө цэвэр усны хэрэглээний байдлаар хэмжигддэг тийм үзүүлэлтүүд байт юм байна л да. Хүн хоног 150 литр ус хэрэглэх ёстой байдаг болвол одоо гэр хорооллын иргэд бол тэр хэмжээндээ хүрч чадахгүй байх. Байр орон зүйсний иргэд бол тендер хэмжээсээ илүү одоо усыг хэрэглэж байгаа учраас бид хүмүүс усаа зөөцөх ёстой хэрэглээ хэмний хамгаалъя гэсэн ийм одоо төслийг хөл хэрэгжүүлж байгаа. Усны зөв зохистой хэрэглээг бий болгох, усыг хэмнэх хамгаалах талаарх нөлөөллийн ажлыг орон даяар зохион байгуулах, хэрэглээний усны хэмжлэгийг тодорхойлох шин туршилтыг нэвтрүүлэх, үр дүнг төрийн байгууллага олон нийтэд танилцуулах зорилго бүхий хэрэглээ хэмний хамгаалалтын төслийг Баян Улгийн, Булган, Дархан уул, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүрэгт хэрэгжүүлнэ. Тэгэхээр одоо усны нөөц маань бол одоо дэлхийд дахин төдийгүй Монгол улсын хувьд бол маш их тулгамдж байгаа, багасж байгаа. Монгол улсын усны тухай хуулинд бол Монгол улсын газар нутагт дэвсгэр дээрх одоо усны нөөц нь бол стратегийн үнэт баялгаа гэж заасан байдаг. Монгол улсын усны нөөцийн хувьд 95% нь одоо гүний одоо усыг хэрэглэдэг. За тэгэхээр энэ гүнийхээ усны нөөцийг зөв зохистой хэрэглэх ирээдүйн хойч үед яг амьдралын үндэс болсон усаа байгаагаар нь өвлүүлэх ёстой гэдэг үүднээс. За энэ үүднээс бол бид нөлөөллийн ажил хийж хүмүүс өөрсдөө энэ усыг хэмнэх хандлагатай болохыг энэ ажлаар уриалж байгаа. За усны алдагдал маань яг хаана гараад байгааг бас судалгаа шинжилгээнд дээр бол тогтоосон байт юм байна. За энэ алдагдал нь бол шугам шүлжээнээс биш, харин хүмүүсийн ухамсарт хэрэглээнээс үүдсэн усны алдагдал маш их байна гэдгийг бол тогтоож гаргасан байгаа юм байна. Хамгийн гол нь бид нар ямар усыг гаргаад байна, ямар усыг хэрэглээд байна гэдэг мэдээлэл нь бүрэн дүр хангагдсан байх хэрэгтэй. Бид мэдээлэлээр хангахдаа тэрийг мэдлэг болгочих юм бол залуучууд маань хүүхд бахаасаа хүүхдүүд маань ч гэдэг юм бүгд тэрэн дээр ухамсартай, хариуцлагатай болчихно. Тэгэхээр тэр мэдээллийг хангах нь бас манай төслийн нэг зорилго. Тэгэхээр тэр мэдээлэлээ хангаад бид нар усаа ямар ч үсэн шүдэ угаахтаа ч гэдэг юм уу хүн болгоны ярьдаг те аяга угаахтаа гэдэг тэр болгон дээр л тодорхой хэмжээний өөрчлөлтийг баг гэлтгүү далайд тусал нэмэгдэх шиг нэг туслыг ч гэсэн бид нар хэмнэж чадах юм бол хайрлах чадах юм бол цаашлаад тусал маань далаа болоод бидний нөөц ихсэн ирээдүйн хойч үедээ үлдэх усны маань нөөцөл улам илүү болно гэсэн талаас. Ахлах болон дунд ангийн сурагчдыг сонгоо авч тэдгэр залуучуудыг багаасаа усаа зөв зохистой хэрэглэх усны одоо талаарх ойлголтыг өгөх. За мөн шүдэ угаахтаа хэдэн литр ус бидний алддаг, за усан дорохтой хэдэн литр ус алддаг гэдэг энэ мэдээллүүдийг статистикийн мэдээлэлтэй дүрстэй за хүүхдэд хүлээж авахар одоо ойлгомжтойгоор өгөхөөс гадна ихтэй сургуулийн оюутан залуучуудлаа бас чиглэсэн арга хэмжээг одоо багийн төвшөнд 7 аймаг дүүргийнхаа хэмжээнд хийхээр төлөвлөж байна. За манай Баян Улгийн аймгийн хувьд гэх юм бол бид аймгийн байгаль орчин аюулгүйцлийн газар, Монгол Албан нуурын улсын тус хамгаалалттай газар, ховд голын сав газар болон ус саагуур орчны шинжилгээний газруудтай хамтарч энэхүү төслийг аймгийн 3 дугаар бүрэн дунд сургууль дээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Булган аймгийн 1-р сургуулийн дотор байрны сурагчдаар дамжуулан усны зөв зохистой хэрэглээ, түүний ашиглалт, хамгаалтын талаар үе дараагаар сургалт нөлөөллийн ажлыг хийж тэдэнд хурц үйлчлэхээр төлөвлөн ажиллаж байна. Төсөлд хамруулж байгаа зөвлөлт бүлгийн номдоо бол видео контент болон одоо эрүүл мэндийн боловсрол одоо зөв хандлага төлөвшүүлэх хичээлүүд мөн бол эрүүл дадал хөвчл бий болгох болон тодорхой хэмжээний шийдлүүдийг санал болгохоос гадна За химний гэдэг агуулгын хүрээнд орон сууцны айл өрхүүдэд цэвэр усныхаа ахуйн хэрэглээг энгийн байдлаар яаж хэмнэх боломжтой вэ гэдэг аргачлалыг нь бид нэр зааж өгөх, туршиж үзэх зорилготой байгаа. За энэ төсөл маань бол 4 сарын хугацаанд бол хэрэгжинэ. Тийм учраас бас иргэд олон нийт та бүхнийг бас манай төслийг дэмжиж, за захим орчинд явах бидний нөлөөллийн ажлыг дэмжиж хүн бүхэн усаа зөв зохистой хэрэглэх хэмнэх тал дээр анхаарч ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. Төслийн зорилго. Нийслэлийн чиглэлтэй дүүргийн 4-16 дугаар хороо Баян Үйлгий, Булган, Дархан уул, Дорнод, Увс, Хөвсгөл аймагуудад сонгосон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэвэр усны зөв зохистой хэрэглээний талаар ойлголт, мэдээлэл өгөх. Тухайн сургууль дээр сурагчдын оролцоотойгоор цэвэр усны хэмнэлт бий болгох, усыг хэмнэх тухай дэвшилтэд технологийн туршилт явуулж, цэвэр ус хэмнэх шинэ арга зүйг тодорхойлон нэвтрүүлнэ. За усны зөв зохистой хэрэглээний талаар юм жижиг сургалтуудыг явуулах. За мөн одоо ерөнхий боловсролын одоо орон нутагтаа байгаа сургуулиудыг сонгож авч сургууль дээрээ одоо усны зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх 3 сарын хугацаанд бас энэ усны туршилтын шинэ технологиг бас нэвтрүүлэх гэсэн ийм зорилтуудыг бас төслийн хүрээнд хийж байгаа. За нийслэлийн хувьд бол нийслэлийн чиглэлтэй дүүргийн 5 дугаар сургууль, за байшин оролын сургууль байгаа энэ сургууль маань. За хайластын одоо эцэст байрлах 139 дугаар сургууль гэдэг гэр хорооллын энэ сургуулиуд дээр бол төсөл маань явагдана. Тус сургуулийн эко клубын сурагчтай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлнэ. Тус төслөөр бол бид хамгийн түрүүнд ерөнхий боловсролын бага дунд ахлах ангиудад бол сэдвчилсэн сургалтуудыг зохион байгуулна. Сургалтын явцад бол бид хүмүүсийн усаа хэрэглэх, хэмнэх, хамгаалах хандлагыг өөрчлөх гэдэг нэгдүгээр үйл ажиллагаа энүүгээр явагдана. За 5-аас 12 дугаар ангийн хүүхдүүд маань өөрсдийн 2 дахь гэр болсон дотор байранд бол амьдарч байна. За дотор байрны маань усны жилийн хэрэглэл 367 м3 байдаг. За энэ хүүхдүүдээрээ дамжуулан Булган сумынхаа нийт сурагчдын 20% хүрч үйлчилнэ. За энэхүү төсөлд манай Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд болон эрүүл мэндийн салбарын эм чимдэгийн мэргэжлэнгүүд хамрагдах юм аа. Зорилт бүлгийн хүрээнд 10 жилийн сургууль болон ихтэйд сургуулийнхаа оюутнуудад итгэл дээгц тавих за мөн Мөрөө хот маань өөрөөр хэлбэл 34 аж ахуйн нэгж байгуулгана. Энэ дэлгэр мөрөн голын хамгаалтын болон орчны одоо бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас энэ хамгаалтын болон орчны бүсэд бол тэмдэглэжүүлэлт хийх. Энэ 34 байгууллагын одоо албан хаагчдад усны одоо хэрэглээ усыг одоо хамгаалах талаар бол сургалт мэдээлэл хийх ийм одоо гол онцлог бол байна. За нэг одоо сургуулийн хэмжээнд жилийн одоо сарын гэдэг юм усны төлбөр нь одоо тэдэн мянган төгрөг гардаг байсан бол энэ одоо төсөл хэрэгжснээр жилийн усны одоо хэмнэлт бол ийм байна гэдэг бодлоор ингээд жишг байдлаар гаргаад тэгээ энэ хүрээнд эргээд судалгааны маань үр дүн яаж гарах нь энэ судалгаан дээрээ одоо үндэслээд холбогдох төрийн байгууллага усны байгууллагуудад гэдэг юм уу бид бүхэн бас зөвлөмж хөргүүлье. Тэгэхээр бид нар ямар ч нэг талаа гэр хорооллын иргэдэд илүү хэрэглүүлье. Нөгөө талаас орон сууцны иргэдэд зүй зохистой хэрэглэгээд голд нь уулзуулад бүгдээрээ хамтдаа зөв хэрэглээд хэмнээд явъя, хамгаалаад явъя гэсэн зүйл дээр л нэгтгэж байгаа хотын хувьд. Төслийн хүрээнд дараах 4 зорилтыг дэвшүүлж байна. Үүнд зорилт 1. Усны зүй зохистой хэрэглээний аргачлалыг тодорхойлж, түүнд үндэслэн сурталчилгааны олон төрлийн мэдээллийн хуудас, шинэ хандлага, тэгш хүртээмж бүхий видео хичээл, шинэлэг видео контентуудыг бэлтгэн, захим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж олон нийтийг соён гэгээрүүлэх. Зорилт 2.
Төслийн үйл ажиллагааг танилцуулах уулзалт арга хэмжээ, эвентүүдийг зохион байгуулж, дэвшилтэд технологийн туршилтыг төсөл хэрэгжих нэгж бүрт хэрэгжүүлнэ. Зорилт 3. Төсөл хэрэгжих нэгж тус бүрт зорилттой бүлгийн сурагчдад төслөөс боловсруулсан сургалтын модулийн дагуу жишг сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна. Зорилт 4. Төслийн хүрээнд хийгдсэн дэвшилтэд технологийн туршилтын тайлан үр дүнг танилцуулах нэгдсэн хилцүүлгийг Улаанбаатар хотод зохион байгуулж, хилцүүлгээс гарсан зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлнэ. Амьдралын үндэс болсон цэвэр усаа зөв зохистой хэрэглээ, хэмнээ хамгаалъя гэж залуучууд иргэд та бүхэндээ уриалж байна. Намайг хандлах гэдэг Доронтой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэл мэдээлэл олон нийт харилцаа ажилтаа LED Монголын 2019 Монгол дахь хөтөлбөрийн оролцогч байна. Метрополис хотын нийт иргэд зэт үеийн залуучууд бид нар амьдралыг гүйсүр алсан цэвэр усаа хэрэглээ, хэмнээ хамгаалъя. Усаа хэрэгэлцгээе, хэмнэцгээе, хамгаалцгаая. Амьдралын их үндэс болсон цэвэр усаа хайрлан хамгаалж, гой шинэ өгнүүрийн үндэсийг та бүхнээс хүсэж байна. Ус ба амьдралын үндэс